Сайн байцгаана уу? Cherry Book сувгийн Монгол Adventist болон маань энэ удаагийнхаа дугаарыг Архангай аймгаас бэлтгэж байна. Энэ удаагийн маань зочноор Ууган Дэлбэ, дуу хөгжмийн багш Ууган Дэлбэ оролцож байгаа. За тэгээ бүгдээрээ хамтдаа Ууган Дэлбэтэйгээ танилцгаая. За бидний урилгыг хүлээж аваад надтай ярилцахаар энд ирсэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд Ууган Дэлбэ гэр бүлийнхэн талаар бидэнд танилцуулаач. За би нөхөр 3 хүүхдээ хамт Архангай аймагт үйлчилж амьдардаг. Дуу хөгжмийн багш мэргэжилтэй. Энэ байна. Анх яаж сүмд ирсэн бэ? Анх яаж Бурхны үгийг хүлээж авав? 4-р курс тахта найзынхаа урилгаар болор элдэнгээд манай ангийн хүүхдийн урилгаар сүмд илж исэн. Надаас гадна нэг 2 хүүхэд ингээд гуруулан анх сүмд илж байлаа. Тэгээд сүмд анх олж ирэхэд бол сүмийн магтанд бол маш их таалагдсан. Яг тэгэхээр би өөрөө нөгөө хөгжмийн урлагийн сургуулийн хүүхэд учраас магтанд бол үнэхээр гоё сэтгэл төрсөн учраас үлдсэн. Тэгээ сонирхол татаад. Тэгээд чи бас өөрөө магтан дуугаар одоо өөрийнхөө дуу хоолойгоор дамжуулаад Бурхныг маш их алдаршуулдаг шүү дээ. Тэгээ миний санджаагаар чи 11 онд байхаа Солонгос руу бүр магтан дууны багийн гишүүн болоод явж ирсэн тий. Тэгээд маш олон орнуудаар аялж байсан баг. Тэр талаасаа бид нартай хаваалцвал. За Golden Angels явахыг ер нь бол тухайн үед залуучууд бас хүсдэг байсан. Тэгээ тэрний нэг адилаар би ч бас явахыг хүсдэг. Гэхдээ хэл байхгүй очиод нөгөө холбоо олж чадахгүй хүмүүстэйгээ ярьж чадахгүй учраас би маш итгэлгүй байсан. Тэгээд пастор Кан гэж манай Монголд үйлчилж байсан нэг пастор байсан да Солонгос. Тэр хүн чи Golden Angels явахыг хүсэж байна уу гэж надаас асуусан. Тэгээ би хүсдэгэ. Гэхдээ би бол хэл ус байхгүй учраас тэнцэхгүй байхаа гэсэн чинь зүгээрээ бурхан чамайг заах болно. Чи санаа зовлтгүй гэдэг. Тэгээ Golden Angels нэг 2 солонгосны гадаад хүн ирээд бичлэг хийжсэн миний дуу. Би чи нөгөө тухайд гадаад зэл мэдгүй учраас чимцээг энэ 2 дуу дуулжсэн. За бүр чимтэй холбоогдоод болсон. Тэгээ ягаад тэгэхээр нөгөө хоолойныхаа дээшээ гарах юуг нь харуулах тийм дуу шиг тэгээд хоолойныхаа өнгийг дээшээ хэр гарч ийн үү гэд. Тэгээд чимцээг нэг дуу нэг магтнууд дуулсан юм аа. Тэгээ за 11 сард чинь тэгээд хариуг нь одоо удахгүй эрхлэн хоногт хэлнэ гэдэг. Тэгээд миний бичлэгийг аваа явсан. Тэгээд эрхлэн хоногт нь тэнцсэн гэсэн хариу ирээд. Тэгээд гайхалтай Бурхны бэлгээр бүтэн жил бас Бурханд үйлчлээд тэгээд Азийн бас нэлээд орнуудаар яваад баярын мэдээ түгээд ингэж ирсэн. Golden Angels гэх айгүй алдартай байсан шүү дээ. Тухайн үед чинь. Одоо ч гэсэндээ Golden Angels-ийн дуунууд одоо ч гэсэн дуулагдсаарлаа гэдэг. Хүмүүс бол айгүй сайн сонсдог тийм. Их мундаг. Тэгээд тэр чинь айгүй олон үндэстнүүдээс бүрдсэн баг байсан бас тийм. Тэгээ ер нь болж ивэл улс болгоноос нэг хүнийг авахар зорддог байхгүй юу? Гэтэ манайх бол 4 улсаас байсан. Солонгосын 5 хүн. Тэгээд Филиппин, Тайван, Монгол гэсэн. Аймаг гишүүнтэй. Манай Дэлбэж их гоё дуулдаг шүү дээ. Тэр түрүүн өнгөрсөн өчтөр чамайг дуулж байхад нэг шар ус усаадсан. Тэр дээд өнгөрөө аваад ороод ирсэн ч гэсэн янзын гоё байсан. Тэгээд анхаа яаж одоо нөхөртөөгөө танилцчих вэ? Нөхөртөөгөө юу? Тэгээд та хоёр хамтдаа одоо айгүй олон жил үйлчилж байгаа. Тэ? Сүмийн танаа нөхөрчин сүмийн пастор хүн байх. Тэгээд үйлчлээд гэр бүлээрээ явж байгаа шүү дээ. Тэгэхээр анх яаж танилцчих вэ? Яг одоо ингэж бодохоор нэг цэгэл цэцэгтэй цанстай хүн санаад болж байна. Цэцэгтэй цам зүгсэн залуу юу? Нэг намар болцсон нэлээ хөөтэй болцсон ямар ч нэг ногоо мод энэ ногоороогүй үед нэг цэгэл цанстай цэгэл цэцэгтэй хүн зогсож ирсэн яг нүдэнд харагдаад. За цэцэг барьсан цам. Тэгээд тэрнээс хойш яг санаад байна. Гэтэ ер нь бол зүс тань л да. Лавгад нэмшнэр хүн гээд сэлэнгд үйлчлдэг гээд. Тэгээ 2007 онд битээр анх уулзч ирсэн юм билээ. Тэгэхээр би сайн санахгүй манай бол санаад байгаа. Тэгээ миний санаанд бол тэр цэнхэл цэцгэл санаанд орж байд. Тий. Тэрнээс хойш одоо олон жил өнгөрсөн баг тий. Гэр бүл. Тий 13 жил. Зөндөө олон жил өнгөрсөн тий. Бас олон цэнхэл цэцэг өгсөн баха. Гэсэн тий. Өгөөг штий. Өгөөг юм уу? Тэгвэл нэхэж аваарай да. Авнаа. Би бол бас цэцгэнд өөрөө бас жоохон дургүй төрлийн юм байхгүй юу. Тэгээд нэг удаа нөхөртөө битээ өөрөө гэл хэлсэн юм байна л да.
Тэгээ тэрнээс хойш өгөхгүй байгаад байсан. Тэгээ би бас нэхэж авчихсан. Тэгсэн чи гүчиж өөрөө дурггүй гэрчил би тэгээ болцсон шүү дээ гэд. Би ямар ч нөхөртэй нөгөө нэг юм лего тоглоом цэцэгний хэлбэртэй лего тоглоом гаргахаар гүчиг ядаж ийм ч юм аваад өгч бол тэгээд би энэ чи байн гараа сууштэй гэсэн чи гүчиг өөрөө цэцэг авахгүй гэвэ үстэй гэд. Тэгээ бид нар бас заримдаа өөрсдөө сануулдаг юм шиг байна тийм. Тэгэхээр чи бас сануулаарай. За тэгээд дэлбэг маань бас дуу хөгжмийн багш. Тийм. Бас үйлчлэгээс гадна мэрэгчлэр айгу олон жил ажилласан тий. Тэгээд хаана айл газруудад ажиллаж юу? За хамгийн анх бол юу нэг цэцэрлэгт ажиллаж байсан юм. Golden Hills явахаас өмнө. За. Тэгээ явж ирээд тусгал сургуульд 1 жил ажиллаад тэгээд Дорнодод нэг 8 жил багшилсан. Тийм. Тэгээ ар хангаад ирээд бол хөгжмийн сургалтын төв 3 жил явсан. 2 жил гарч юм. Нэг тийм 10 гаруй жил багшилсан юм. Бас мундаг байна. Мундаг байна. Манай адвентист хүмүүс ч ер нь янз бүрийн боловсралтай мэрэгчлэлтэй хүмүүс байдаг. Тэгээд манай Cherry Book-ийн гол зорилго нь бас хүмүүст итгэгч хүмүүсийн талаар тэдний гэрчлэл, итгэл бишрүүл болон ажил хөдөлгөөний талаар хуваалцах дуртай байдаг. Тэгээд итгэсэн цагаас хойш одоо итгэж болсон цагаас хойш чиний амьдралд ингээд санаанд чи үргэлж бууж байгаа тийм гэрчлэл гэвэл чи ямар гэрчлэл хуваалцах вэ? Нэг үйл явдал одоо бурхан чиний залбирал хариулсан тийм үйл явдал гэвэл та одоо санаж байгаа. Гэрчлэл болов. Манай том охин нэг өвдөд. Маш их уйлаад халуураад өвчин амдах эмэнд ч дарагдахгүй байлж байсан. Тэр үед манай хүн болохоор хүүхдэд тэрээд магтан дуу зохиогоо дуулаад залбирч байсан байхгүй юу. Тэгээд тэд бодлого ерөөсөө унтаад өгсөн. Тэр гэрчлэл санаанд болж. Амаа. Бурхан бол үнэхээр гайхалтай. Тэгээд бас эцгийн хайр гайхалтай. Тийм. Тухайд бас бичээд авсан бол гоё юм магтан дуу байсан баг гэж бодоод байгаа. Тэгтээ нөгөө үйл явдал гайхаад ингээ харж ирсэн. Өө ямар гоё дуу зохиоч байгаа. Сэтгэлээс нь гарч байгаа хэрэг. Тийм. Бас түүх байна. Гайхалтай гэрчлэл байна. За тэгвэл хөгжилтэй үйл явдал гэх юм бол. Хөгжилтэй үйл явдал. За би нөгөө 2007 онд яг сүмд анхаарч чий нөгөө загалмай тухай айгүйх нөгөө сонсцсон. За ямарс ийм мод ингээд ийм мод байд юм ингээл. Тэгээ манайх нөгөө өмнө гоор нүүжсэн гэрээ ачаад нэг юуны бонго машин билүүдээ. Тийм машин дээр ачаад нүүжсэн. Тэгэхэд би нөгөө яг ихчтэй чиргүүл дээр суудсан. Тэгээ явж хат ингээд уцсны мод байдаг шүү дээ. Тэд нэр яг ингээд загалмай харагдаад. Тухайд яг ямар олон гоё юм. Тийм нэг сонин ер бусын нэг тийм орчин ч юм уу сэтгэл надад төрж ирсэн. Тийм олон загалмаанууд нэг өнгөрөөж байгаа юм шиг. Загалмаанууд. Тэгээ дараад би хүмүүсийнхаа энийг дий. Тухайд бол надад их гоё санагдчихсэн. Яг л тусгай мэдрэмж төрсөн. Тийм тусгай мэдрэмжтэй ингээд өнгөрөө дараагийнх нь өнгөрөө. Тэгтээ яг үүндээ загалмаа болохоор ч нөгөө нэг юу шүү дээ шийтгэлийн зэвсэг юм. Харин тийм уг нь тий. Тэгтээ үнэхээр ялтч загалмаа бол бидэнд Есүсийн хайрыг, Есүсийн тэр агуу зориулт тий зүйлийг тий бидний төлөө гэсэн тэр сэтгэлийг харуулж байгаа гэсэн. Загалмаа дээр тэр Есүс бидний төлөө амиа өргөж байгаа тэр байдал нь тий. Тэр бидэнд сануулдаг. Уг нь бол одоо шийтгэлийн зэвсэг юм да тэгээд. Бас сонирхолтой юм байна. Бахан загалмаа өнгөрөөл сэтгэл хөдлөө тий. За Библийн хамгийн дуртай ишлэл гэвэл Библийн дуртай ишлэл гэвэл Дуулал 118:8. За хүнд итгэснээс эзэнт оргоцсон дээргээ эзэнт оргоцсон дээргээ тий. Гоё ишлэл. Ялангуяа сүмд шинээр гэж байгаа хүмүүст бол энийг хэлж ойлгуулахыг хүсдэг. Илчээд ингээ хүмүүс чинь тэр надтай ингэж харьцаад тэгээ би яваа болцсон гэдэг шүү дээ. Яг тэр үед нь хүнд итгэснээс эзэн дотор хоорогдсон дээрээ гэд энийг тайлбарлаж хэлхийг хүсдэг. Өөрөө ч дуртай ер нь бурхны өгчин тийм байдаг шүү дээ. Цаг хугацааны явцад юусэн харилдгүй яг шалгараал үлдээл яваад байдаг тий. Тэр миний хамгийн дуртай гайхалтай ишлэл. Адвентист сүмийн үзэл баримтлалын аль үзэл баримтлалыг чи илүү эрхэмлдэг вэ? Аль нь илүү одоо ингэ бусдтай бахархаж хуваалцдаг? Анх бол надад шаббат захих бол маш онцгой гоё санагддаг гэсэн. Яг тэр манай чинь
би нөгөө дээд сургуулийн тухай хэлж байна л да. Бас нэг 2-3 сүмд явдаг хүмүүс байсан. Тэд нар маань бүтсэнийг сахидаг. Тэгээ би болохоор шабатад сахидаг болохоор тийм амралтын өдрийг хагасаа өдөр сахидаг болохоор надад бас онцгой санагддаг гэсэн. Тэгээд ер нь адвентист хүмүүс бол бүх талын маш их мэдлэгтэй хүмүүс л дээ. Жишээлбэл эрүүл мэнд гэгтэл ерөөсөө багтай ханаад хоолойны өвчнийг бол юм хэрэглэхгүй эдгээ чинь тий. За хоол хүнс гэгтэл бас маш гүнзгий зүгээр энгийн жирийн гişүүд л бол маш гүнзгий мэдлэгтэй байдаг шүү тий. Аль нь бий сайн аль нь муу гэд. За тэгэл бүх талын мэдлэгтэй гэж би бол адвентист сүмийн гişүүдэл бахархдаг. Тэр мэдлэгийг бол бурхан бас өгч чадсан гэж боддог. Амраа Элен Вайтаар дамжуулаад. Би нэг жоохон хүндөвтөр асуулт асуучих. Пастор хүний эхнэр ер нь аяг арын ачаал ихтэй амьдардаг. Тэгээд бас дотн сайн найзтай байхад жоохон хэцүү байдаг. Яагаад гэвэл газар солигдоод яваад байдаг. Тэг хид хідэн жилээр тэгээд ер нь жоохон нөгөө нэг өөртөө нөхрийнхээ ажлыг хийхээс гадна давхар бас үйлчлэлийг сайн дураараа хийгээд явдаг шүү дээ. Тэгээ тийм болохоор чиний хувьд бол найз нөхдийн хувьд бол хэр байдаг одоо? Найз нөхдөд. Одоо жишээ нь энд тэнд очиод хин нэгэн өөр нэг газараас нэг газар руу яваад очиод нүгүүд явж явах үед одоо найз нөхөдтэй болж чаддгүй, амждаггүй. Тэгээд ингээд чамааг мэдээж бид нар бурханд хандна. Гэхдээ хүн бол нийгмийн амьтан. Тийм учраас ингээд найз нөхөдтэй байхыг хүсдэг тий. Тэгээд яалтчгүй хүрээлж амьдардаг. Тэгээд хэр байдаг одоо жишээ нь дөнгөж нэг газар ирлээ төлөвшөөл нэг найз нөхдөд болоод нэг арай нэг дасчээд дахиад нэг газар руу нөгөө явчихдаг шүү дээ пастор. Тэгээ чиний хувьд тийм бэрхшээл зовлон таарлаж байсан уу? Өтөрч байв уу? Эсвэл гайгүй юу? За тэгэхээр найз нөхдөд хувьд тэгэхээр за ер нь л амждаг юм та. Тий яг дотн сайн тэгж цаг гаргаж бол амждаг. Яагаад тэгэхээр ганц хоёр хүн нэгэ санаатай яваад бол бас хугацаа байхгүй. Ер нь сүмийнхээ нийт гişүүд санаа тавих хэрэгтэй. Бас яг тийм юм. Яг үнэхээр цаг хугацаа. Гэхдээ ер нь бол найз нөхдүүд бол байгаа. Тийм цөөхөн байгаа. Гэхдээ гарын 5 оронд л байгаа. Гэхдээ бас нөгөө хүн чинь нөгөө яг найз нөхд гэхээр нэг тийм нэр төдий ингээл байх хэрэгтэй биш. Яг нэг хувь хүн талаас бол яг нэг гой өөрөөр байцдаг тийм найз хүнийг бол би найзаа гэж боддог. Тэг яг хүлэн зөвшөөрөгдсөн гэсэн үг тийм. Өөрөөр яаж ч байсан тэр хүн намайг шүүгээд тэр пастрын ихнэр тэгсэн явж илээ гэж ярьдаггүй тийм хүн байл. Тэр бол дотны найз маань болж чадна гэж боддог. Маань үнэхээр сайхан хариулт байна. За тэгээд дараагийн асуулт маань одоо ингээд ихтгэлийн амьдралаар явж явах хугацаанд бид нар ингээд хин нэг харж бас урамшиж нэг хин нэг үлгэр дуурайлаа болгож хүлээж авдаг. Тийм хүн гэх юм бол чиний амьдрал. За би бол 3 хүнийг хэлнэ. За. Бас олон хүн байна шүү. Байна. Намайг анх сүмд урьж авчирсан Боги. Боги манай ангийн хөтөлтэй 1-р курсээс цуг явсан. Тэгээд анх бол 1 2 3 дугаар курстэй 1 2 дугаар курстэй бол нэг тийм хип-хоп. За. Тэнгээс ихтэй тийм юм байсан. Гэхдээ сүмд яваад ирсэн чинь ингээл джентльмен болоо тийм. Манайгийн охид чинь Боги яач яага гангалч яага цагаан болчих гээл. Гэтэ яг тэр талаас биш миний хувьд бол яг нөлөөлж чадах үс тийм. Найз маань тийм. Сүмд яг үлдээж чадсан. Тэгээ олон жил Америк явж байгаад бас саяхан ирсэн шүү дээ. За. Тэгээ өнгөрсөн зам бас 100-ны кемпер Библийг эхнээс уншиж байгаа гэдээ өөрөө хуваалцсан Боги. Яг тэрийг сонсоод бас Библиас эхнээс нь унших тийм урам зоригтой болсон хөө тий. Тэгэхээр ялчгүй Боги маань нөлөөлөгч тийм хүчтэй гэж боддог. За дараагийнх нь болохоор хэдий ахлах өдөртөгч биш ч гэсэн тий. Одоо бас мундаг байна. Сүмийн гишүүн гэхэд ахлагч пастор болвол маш тий. Одоо тэрнээс илүү нөлөөлж чадчих гэдэг мундаг. Заавчлаа түрүү яриаг нь таслаа. Тий надад бол нөлөөлөд тий байгаа байхгүй. Тэгэхээр бас олон хүнд нөлөөлж. Тийм нөлөөлж л байгаа гэсэн үг тий. За тэгээд дараагийнх нь бол болт пастор ялч төв сүмд намайг ирэхэд маш гайхалтай сургаал намлуудаараа одоо бурханд итгүүлж тий бурхныг гэлчилж чадсан тийм хүн бол болт пастор. Олон жил одоо төв сүмд явсан да.
Тэр үед л бишилдэг байлээ заримдаа. Тийм. Бас маш олон ном орчуулсан. Маш олон номнууд орчуулсан. Эллен Вайтийн бүх номнуудыг баг орчуулсан бол пастор их мундаг үлгэр дуурайл пастор. Тэрнээс гадна бас ингэ сүмийн хүмүүс итгэвч хүн гэдэг утгаар маа. Одоо хэрвээ ингэ бид нар ч их олон сул талтай байгаа шүү дээ, тийм. Хэрвээ миний ингэ нэг л сул талыг надад чи ингэж шүү дээ хэлсэн бол би баг явчихаар тийм хүн байхгүй юу. Гэтэл ерөөсөө тийг шүүгээгүй. Тэгээд яг л бурхны үгийг хуваалцаж байсан. Тэгээд тийм хүн бол пастор гэж хэлнэ. За дараагийн хандлахаар манай нөхөр. Нөхрөгээл нь хүн болгон төгс биш те. Гэхдээ бас хайртай гэр бүлэхэд лөө итгэл бишэлээр өөрөө өөрчилж чаддаг тийм хүн. Тийм. Тэгээ ер нь олон юм л ярмал л да. Гэхдээ зөв манай нөхөр. Надад ч айгу таалагдсан. Та хоёрын байж байгаа харьцаж байгаа харьц би биенийхээ тэнгэрт боллоо шийдээд. Айгу өөр хачнаас сонсож байгаа айгу зугаатай санагдчихсан надад. Миний хань тийм байж тээ. Тийм. Миний хань тийм байж тээ гэж би энийг. Айгу өөр ам нэмэлтийг дандаа сайхан зүйл ярьдаг. Тийм айгу гоё санагдчихсан. Мохоо юм ярьдаггүй хэлдэггүй. Харин тийм айгу гоё дэмждэг. Өстой хөөргөн харагдаад хайр ирээд хачнаас араа энэ төрөө сууж. Та хоёрын яриг зүгээр ингээд бит хоёрыг тэнд байгаа гэж анзаарах зүгээр хоорондоо тэгээд чи миний хань ингэсэн байж тээ. Тэгэл айгу хөвгөлтэй. Надад их хөвгөлтэй сайхан санагдсан устна гэр бүлийг хараад. За тэгвэл Библийн дуртай дүр гэвэл одоо итгэгч хүмүүсийн хувьд бол Библи бол хамгийн чухал ном. Бурхнаас өгсөн Бурхны үг шүү дээ. Тэгээд Библийн дуртай дүр гэвэл чи ямар дүрийг хэлв? Эсвэл чи өөрийгөө адидах бол за би яг нэг Паул шиг юм аа, би нэг Эстер шиг юм аа гэж нэрлэх юм уу? Би яг ингээд өөрийгөө Библийн дүртэй зүйл гэхээр яг санаанд олж ирэхгүй байгаа байхгүй. Тэр би яг ингээд өөрийнхөө замаар л яг ингээд явж байгаа гэж боддог дарах юм байна. Яг Библийн тэр дүр гэхээр эсвэл хэд хүчрэг болох гээд эсвэл бүр ингээд урагч болох гэж байгаа юм шиг. Тийг санагдаад тийм. Өөрөөр л явж байгаа гэсэн. Өөрөөр. За тэгвэл дуртай дүр гэх юм бол өөрийгөө харьцуулахгүй ч гэсэн дуртай дүр Библийн тэр дүр би аягүй дуртай гэдэг. Библийн дүр Иесус л юм да. Хамгийн гол дүр нь. Тийм Иесус. Эхлэл номоос илчлэл ном хүртэл тэр чигээр Иесусийн тухай гэрчлэн байдаг тийм. Иесус л хамгийн дуртай. Би баг залуу байхдаа ингээл би яста Паул шиг гэл. Би Паул шиг ганц би Паул шиг ганц би явна. Анх дөнгөж ингээд сүмд ороод ирсэн. Дөнгөж 21 мэгтэй залуухан. Тэгэд би нөө Паул жилсэн байж тээ гэрлээгөө байвал сайн. Гэрэлчүүл сайн, гэрлээгөө байвал бүр сайн гэж хэлсэн. Ингээд бурханд үйлчлэгээд ингээд гэрлээгөө байсан илүү дээр юм аа гэдэг нэг тиймэрхүү үйлчлэл хоолоод уншичаад бурхан минь ээ би өмнөдөө суухгүй би бүр ингээд танд үйлчлэлнэг 2 удаа тангараа өргөцсөн байдیں۔ Юу гэнэ. Тэгсээр нэг хүндээ суудсан. Яг цагаадлаад ирсэн. Бидний тангарагч нь хот штэ. Тийм залуу байхдаа чи яг би өстэй гэл ингээд дараанаас өөрийгөө би Есүсийн хайртай шав Йохан шиг гэл. Би бол анх залуу одоо болоос дараахан болсон. Одоо тэгээд за үнэхээр тэр Библиэр гардаг дөрөв чиг байж чадахгүй юм байна. Яг чиний хэлдгэр өөрийнхөө л байсан. Дээр юм гэдэг. Би ч одоо хүүтэй болох гэж залбирчлаа. Бурхан бас тангараглал. За та намайг хүүтэй болох юм бол би өстэй. Бурханы сүмээс салахгүй тий. Таны л юм болгоно гэл. Одоо тэгсэн чи яг хүүтэй болсон чи гэл. Мэдээж бурхны замаар л явуулна л да. Гэтэ яг одоо ингээд нөгөө Библийн дүр дээр гардаг шиг тэг хүүг ингээд Авраам шиг өргөж чадхааргүй л байгаа байхгүй юу? Тийм. Яг цагаад тэгэл хот болчих жоохгүй. За тэгтээ залбирчлээ. Бурхан угаасаа цаг нь болоод ирэхээр тэгээд. Гэтэ яг өнөөдөр үг нь бол өргөл болно гэхээр нэг өргөл болгож өгөх гэж байгаа биш л дээ. Яг сүмд үйлчлэлтэй. Том болоод насан дүрээд тэгээ яг аав шиг пастор хүн болох нь үгүй юу те. Тэг мэдээж аль болох бурхны замаар замнуулна. Тэгээд өөрийнх нь бас сонголтыг харах. Тийм харин тэрэндээ тулаад байгаа гэсэн. Тэрэндээ тулаад. Яг цагаадлаад ирэхээр. Би ч бас анхаас ингээд хүүхдүүдээ төрүүлж байгаа. За надаас гарсан юм чинь тэр чигээр шууд бурхны хүүхдүүд л болж байгаа. Тэгс хүмүүс болно гэл гэж боддог байлаа. Анх дөнгөж ингээд сүмд явж эхэлж байхдаа. Анх ингээд нөхөртөөгөө суусны дараа тийм хүүхдүүдтэй болсон. Тэгээд айгүй олон итгэгч гэр бүлийн хүүхдүүд нь одоо сүмд явахгүй байхыг сонгосныг хараад бас айгүй гайхсарч байсан. Тэгтээ
нэг зүйлийг ажиглана. Нээрээ бид нар хүүхдүүдтэй сонголт өгөх хэрэгтэй юм байна. Бид нар ч гэсэндээ итгэвч биш гэр бүлд өссөн хэрнээ сүмд явахыг сонгосон шүү дээ амьдралдаа тий. Тэгэхээр эцэг их маань заримдаа дургуутжсэн гэхдээ явандаа хүлэн зөвшөөрсөн. Түүнтэй адилхан бид нар ч гэсэн бас хүүхдүүдтэй сонголт үлдээх хэрэгтэй юм байна гэдгийг бас ойлгосон. Гэхдээ тайвширсан. Яагаад бол бурхан болаагаа. Тэгээ бурхан бас сонсч л байгаа хаа одоо. Тэгээд тэгтээ яг баярлж л баха гэж бодчих. Чи нэг амар харамсаад байхгүй. Энэ дээр ч нэг амттай явж байна. За одоо унцлаа. Би манай байгаа газар их ялаатай газар байна тийм. Уг нь гайгүй байсан. Гинт айгүй их ялаатай болчихлоо. Тэнгэрэлчтэй газар байна. Тэнгэрэлч нэг баахан тэнгэрэлч. харин тий. Тэгээ байгаль сайхан байгальтай газар байна. Өчигтэй гоё байгальтай газар байна. За тэгээд манай сонсогчдод үзэгчдод хандаад ингээд чин сэтгэлийнхаа үгийг хэлээч гэвэл одоо яг энэ хугацаа чамд үлдээ. Тэгээд манай хүмүүсийг урамшуулаад тэгээ өөрийнхөө хүсэж байгаа хэлхийг хүсэж байгаа зүйлээ хэлнэ үү. За тэгээд гişүүд одоо итгэгч хүмүүст хэлэхэд түрүүний яг би хэлсэн. Бол тоостор намайг нэг удаа шүүсэн бол би чиний ингээд хэлсэн бол би үлдэхэр хүн байсан гэж хэлсэн шиг би нэг битгий шүүгэрээ. Тэгээд аль болох амнасаа манай нөхөр шиг эрэг сайхан үг гаргаж болон эрдэн шиг бас бусдыг уриалж тийм өчрийг нөлөөлөгч байгаарай гэж хүсье. Сайхан хүсэл байна. Тэгээд энэ үртэл надтай хамт ирээд ийм сайхан байгалийн дунд арын сайхан хангаан дунд бас Бурхны үгийг гэрчлэлийг хуваалцсанд баярлалаа. Тэгээд танаа гэр бүлийг Бурхан элбэг эвээх болтугай. Тэгээд ирээдүйдээ нэг пастор хүүтэй болоорой. Бурханд амлалтаа биелүүлээрэй. За хичээнэ. Тэгээд Бурхан бас угаасаа ингээ барьсан байгаа учраас үйлчлэлнэ. Бурхныг баярлуулна. За тэгээ хоёулаа хамтдаа манай үзэгчид баяртай гэд ярилцлага өндөрлөө дэх үү. За. Баяртай.